Тэгвэл бурхан амласан. Хуучин гэрээр амласан. Тийм үү? Дараа нь юу болсон бэ? Есүсээр дамжуулаад амласан, тийм үү? Дараа нь 2 дугаар бүлэг дээр амласнаа тэр яасан биелсэн түүх гарч байгаа гэсэн. Тэгвэл амлалт гэдэг чинь болоо шүү дээ. Нэг талынх байдаг. Харин гэрээ бол 2 талынх байдаг. Амлалт бол чи хийх биш би хийнэ гэсэн утгатай байхгүй. Тэгвэл ариун сүнс ирсэн зорилго нь юу гэж байна? Бурхан амлалтын улмаас ариун сүнс бидний амьдрал дээр ирсэн юм гэж байгаа. Гэрээ хуучин гэрээ хоёр юугаар ялгаатай? Босолтой хүмүүс ирж байгаа. Босолтой хүмүүс ирж байгаа. Баянгүй ирж байгаа. Ядууч ирж байгаа тийм үү? Гологцсон ирж байгаа. Эсвэл баян хөөртэй хүмүүс гэсэн бас ирж байгаа тийм үү? Өөрөөр бол ариун сүнс ирсэн энэ хан хэрмийг Пентекост өдөр нураасан байхгүй. Бид нар бас хамтдаа багтаа бие биенээ зөрчилдөг өөр бодол санаатай таарахгүй зан чанар зөндөө байгаа. Гэхдээ бид нар ариун сүнс байгаа учраас бид нар яасан бэ? Бие бинийгээ пазл буюу тийм